цаг тутамыг хэлж байна. Студид ариун зул мэдээллийг танилцуулна. Америк нэгдсэн улсын Tesla компани гэрийн зориулалтаа эрчим хүч нөөцлөгч батарей Powerwall-ыг эх хавраас эхлэн Японы зах зээл борлуулах хосн өнөөдөр зарлалаа. Нар салхины хүчээр үүсгэсэн эрчим хүчийг нөөцлөх чадвартай Powerwall нь 13.5 кВт-цаг багтаамжтай төвлөрсөн эрчим хүчний шумд холбогдох Backup Gateway системийн хамт 990 мянган йенээр зоригдох юм а. Японы хэрэглэгчид энэ бүтээгдэхүүнийг Tesla-гаас онлайнаар шууд захиалж эсвэл цөөн тооны борлуулагчаар дамжуулж авах боломжтой байх гинэ. Байгалийн гамшиг байнга нэрвэгддэг Япон улс эрчим хүч нөөцлөх батарейн ирээдүйдээ зах зээлд тооцогдож байгааг Tesla компани онцолсон байна. Brexit гэдэг нэрийг сонсоод Их Британи Европын албаанаас өрх тусгаарч байгаа драмата үйл явдлыг санагдуулах гарцаагүй. За хэрв тоолсон ёсоор энэ сарын 31-ний өдрийг гэхэд Их Британи Европын албаанаас гарчихвол олон хүн шинэ ирээдүйн төлөө хундаг тулгана гэж Францын дарс үйлдвэрлэгч Golden Emotion компани үзсэн байна. За тиймээс Brexit нэртэй 24 кратын алтны тундастай онцгой дарсыг цөөн тоогоор үйлдвэрлэсэн байна. Их Британий төрийн албаагаар чимгэлсэн алтан ширхэгтэй дарсны лонхон дээр Brexit бид түүхийг бүтээв гэж бичжээ. Оргилсан Франц Чердоны дарсыг одоогоор 138 фунт стерлинг буюу $173 харин Rose амттай 185 $100 худалдаалж байна. Орос улсын улсын Халимагийн Приволны тосгонд Орос дахь Чингис хааны анхны өшөөг нээсэн байна. Багдаа Тэмүүжин нэртэй байсан Чингис хаан Монголын эзэнт гүрнийг үндэслэн байгуулж Хятад, Дундад Аз, Кавказ, Дорнод Европыг эзэлж ирсэн юм. 1223 онд Чингисийн цэргүүд Калгад Орос Половицын нэгдсэн хүчнийг буцагсан юм. Улаан хөөч заводын ерөнхий захирал Жангар Сангаживийн санаачилгаар хөшөө бүтээхэд 2 жил шаардлагджээ. 4 м өндөртэй энэ хөшөөнд их эзэн хааныг 4 баатар мөрлөн өргөж яваагаар дүрсэлж дийлэнхээс сөрөг байгаа харуулсан байна. Их Британи, Америк нэгдсэн улс, Герман, Итали, Канада, Франц 2019 оны эхний хагас жилд Оросын талаар гарсан мэдээллийн 49.81% сөрөг агуулгатай байжээ. Харин 48.1% нь нейтрал, харин 2.7% нь эерэг мэдээлэл гинэ. Энэ судалгаа нь Оросын эсрэг зохион байгуулалтын хэвлэлийн сөрөг мэдээлэл явуулж байгааг харууллаа гэж төрийн домын гишүүн Евгений Ревенко дүгнэжээ. Цаг тутмын мэдээ танилцууллаа. Анхаарлаа хандуулсан хүмүүс та бүхэнд баярлалаа.